tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу, бүгдэнд нь 1 сарын номер 4 дахь мөнгө хуваалтаа эхлүүлэх гэж байна. Эхлүүлэх гэж байгаа өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр би нөгөө нэг мөнгөө шууд аваад ирсэн 198 мянган төгрөг байгаа. Өнөөдрийн одоо боломжид оруулах хувилбар одоо мөнгө гэсэн. Тэгэхээр энэ 7 хоногт бас яг энэ хоолнуудаа хийгээд явсан. Одоо би дараагийн 7 хоногийн хоолнуудаа бас бичээд бас хийлгэх зүйлсээ. За энэ чинээс штэ. Би юу яана? 4 дахь өдөр нэр аппарат хийлгэн шүдний аппарат. Тэгээд аппарат хийлгэх өдөр маань 4 дахь өдөр учраас 4 дахь өдөр би бантхан хийж идэмээр байгаа. Тэгэхээр энэ дээрээ би бантхан тэгээ баасан гарагт тэгэхээр би бимбаб арай нөгөө нэг зажлуур өдр багтай. Тэгээд би нэрээ бас ийм шин дэвтэртэй болсон юм гоё. Ийм нөгөө нэг өөрийнхөө хийдэг хоолнуудынхаа ийм жорыг одоо хийж идэх дуртай хоолнуудынхаа жорыг ингээд бичээд тэмдэглээд гоё ингээд яатсан байгаа. Тэгээ энэ дэвтэр дээрээ би одоо бүх жоруудаа бичээ. Тэгээд нөгөө нэг заримдаа ингээд хоол бодохоор ингээд ямар хоол их вэ гэж толгоонд юусэн орж ирдгүү шүү дээ. Тэнгүүд одоо энээсээ ингээд за шүлтээ хоол гэж ингээд харж байгаа юм та. За жинж гоё юм уу, энэ гоё юм уу, нэрээ энийг идэл та гэд ингээд яах юм бол сонгоход амар байгаад байгаа байхгүй. Тэгээд ийм гоё дэвтэр хийсэн. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо гарын жор болсон хоолнуудаа л би яг энэ дотор ингээд оруулаад явъя гэж чинь. Тэгээд бас амттны жорууд бас оруулна. Энэ дээр нөө хөрөнгийн одоо хөрөнгөөрөө хийдэг. Би ч нөө хөрөнгөний талхаар байрдаг болоод одоо баг жил гарсан болж штэ. Тэрнийхээ хөрөнгийг ашиглаад бас өөр олон юмнууд хийдэг гэсэн. Тэрнийхээ жоруудыг хийж байгаа. Тэгээд дээрэс нь өөрхөн гарын салаат болон шүлтээ хоол 2 хоол тэгээ амттан гэсэн юм 5 одоо төрлийн жорнуудаа энэ дэвтэр дээр бичээд гоё ингээд эргүүлээд хараад тийшээгээ биччихээвэл бас гоё юм уу гэд бодсон байж байгаа. За энэ дэвтэр болохоор миний өдөр тутмын дэвтэр штэ. Төлөвлөгөөний дэвтэр. Тэгээ энэ дэвтэр маань гоё юм явцтай ингээд айгүй сайн ингээд хэрэгжээ. Миний ажлыг ч гэсэн айгүй сайн хийлгэж байгаа. Тэгээ би энэ дээр нөө хоолнуудаа ингээд биччихээд байгаа байхгүй ингээд энэ хоолоо хийсэн гэ. Одоо энэ 7 хоногт жишээл 3 хоолоос өнөөдөр би энэ хууцаа хийх чаа. Заавал ингээд энэ өдрийнхөө ингээд харьяалагдах хоол хийх шаардлагагүй байсан ч гэсэндээ одоо жишээлбэл эдрийгээ ингээд тэр 7 хоногт алийг хэмээр байгаагаа тэрийг л хийгээд идчихэж байгаа гэсэн. За тэгээд нэгтгэд болохоор энэ адууны чанах мах. Адууны чансан мах. Адууны махаа одоо нөө цагаан сараас өмнө бас дуусгах гэдэг. Дуусгах хэрэгтэй. За тэгээд гамбиртаа ороомог. Энэ гамбираа болохоор би нөгөө хөрөнгөөрөө идэх байхгүй. Тэгэхээр айгүй гоё гамбир болдог. Ороомог. За тэгээд энэ дээр болохоор cheat day. Cheat day гэдэг нь болохоор яг тухайн 7 хоногт нэг өдөр би юм cheat day буюу юм дуртай юм идэх өдөр гэж ялгаж байна. Тэгээд энэ дээр нь магадгүй юу ч яж олно. Эсвэл гэрийнхэн маань ийм мэдхийн саач гэдэг юм уу те. Тиймэрхүү өдөр нах юм бол энийг ингээ хийж ичиж. За тэгээд үлдсэн 2 өдөр нь ямар хоол вэ? Энэ 2 өдөр манай нэр аав ээж хоёр бас юунаас ирнэ гэсэн шүү дээ. Хөдөөнөөс ирэх юм байлээ. Хадам ээж маань. Тэгэхээр ямар төрлийн хоол хийх вэ байц. Чинээс хажаад гой калбижим хийнээрээ. Би л жоохот идэхэд хэцүү юм байна. Гэхдээ 2 хоноод арай гайг болж болох. Би тэгтээ жорнуудаа арай гүйцэд бичиж амжааг байгаа. Калбижим хийгээд өөрчлөн ямар жор байгаа юм. Шүлтээ ол их үү? Бижим талан бацтай шүлэх үү. За ингээл би тэгээд хоолнуудаа авлаа би энэ шар тодруулагчаар тодруулчихтыг. За тэгээд би та нарт хэлсэнчлэн хоолоо ингэж бичих нь ямар ашигтай вэ гэхээр одоо жишээлбэл төмс бид нар авахдаа за яг мэдээж их тоогоор аваад их хэмжээгээр аваад олон килограммаар аваад ингээд нөөцлөх боломжтой газар нь байгаад одоо юу гэдэг нэг талбай дээр нөөцлөх хадгалах боломжтой байгаад дээрэс нь тэрийг ингээд бараг бүх хоолнд ашигладаг бол мэдээж зүгээр л дээ. Гэхдээ манай гэр бүлийн хувьд одоо жишээл энэ удаад ингээд төмс ордог хоол гэх юм бол ингээд бараг 1 2
3 хооллоо байхгүй тий. Тэгэхээр бид хэдийн хувьд болохоор зүгээр нэг юм 1 кг төмөс хангалттай байхгүй. Тэгэхээр энийгээ зөвхөн энэ 7 хоногт авахар чинь энэ чинь ерөөсө 2500 төгрөгөл ингээд гарч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ловон одоо айл айланд нь орж ийн ч гэдэг юм тий. Яг ингэж тооцоод хүнсний бүтээгдэхүүнээ авах юм бол илүү нөгөө нэг бага үнийн дүнгээр дээрээс нь яг шинэ хүнсний ногоонуудыг ингэж авах боломжтой болдог гэсэн. Тэгэхээр хүнсний ногооны хаягдал хүртэл үүсгүй дээрээс нь хөрөөгч гэсэндээ айгүй тийм гоё цэгцтэй ингээд хооцолж байгаа л буцаал гоё дүүргдэг ч юм уу дээрээс нь илүү одоо гоё эрүүл ингэж хооллох боломжтой гэдэг. Та хэд ч гэсэндээ бас туршаад хэрэгжүүлээд үзээрэй. Яалтчгүй айгүй юм өрнөд дүнтэй байдаг. Тэгээ дээрээс нь манайх ч нөө сүүлийн үед айгу санхүүгийн юм жоохон чанга үеийг туулж байгаа гэсэн штэ. Тэгэхээр ийм үед ялангуяа бүр маш чухал байдаг. Тэгэхгүй бид нар чинь нөгөө нэг яг за нэг тэдэн төгрөнд хүнс авчидаа гэл зүгээр ингээд барагцаагаар ингээд бариад орчхоор бид нар өөнөр энэ ч хэрэгтэй штэ, энэ ч хэрэгтэй штэ гингүүтээ одоо юмныхаа савлгааг хүртэл арай томоор авах ч гэдэм үү те. А гэтэл яг ийм чанга үедээ болохоор жишээлбэл соёо соусын юм жижигхэн савлгаатай ч гэдэм үү. Тэ эсвэл одоо савлгаануудын хүртэл багасгаад хэмжээнүүдийн хүртэл ингээд багасгаад яг тухайн 7 хоногт ингээд тааруулаад яваад тахаар цаана нэм нөөц мөнгө арай үлддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд яваад бас та хэд маань үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бусад одоо ямар зардал гарах вэ гэхээр пөрүү гарагт би юм шүдний аппарат. За би тэгээ шүдний аппарат аягүй гоё би нөгөө нэг өөрийнхөө хийдэг ажил ийм юмаа сурчил одоо ийм юм хийдгээ би маркетинг ийм ажил хийдгээ мэдгээ тэгээ та хэд үнэхээр гоё одоо миний шүдийг тэгээ би өмнө нь маш их одоо нөгөө шүдний травматай болцмаа шүү дээ тий. Тийм учраас ингээд танаа эмнэлэг үнэхээр надад таалагдлаа. Намайг ямар ч өвтөхгүй аягүй гоё эрхлүүлж миний бүр ингээд сэтгэлийг оошоож тий ингээд өмнө нь очдогээс юмчнаар айдаг гэд хилээд тахчин л гэсэндээ тийм үү за одоохон гэд ингээд бүр бараг хүчлээ тэр айж байгаа айцыг хамаарахгүйгээр за хурдхан шиг энийг ингээд гяс цэвэрлээд явуулчих гэдэг юм юугаар ингээд ханддаг бейс юм шиг санагдаад байхгүй. Тэнгүүд энэ ч болохоор яг энэ саяны үзүүлдэг зент гэдэг имлэг болохоор ингээд эхнээс нь ахвала бүх ингээд төлөвлөгөөнүүдийг миний ингээд аман дотор хийгдэх ажилбаруудын төлөвлөгөөг надад ингээд дүрслэл болгоод бүгдийг ярьж өгч байгаа байхгүй. Одоо ингэн тэгээд ингэн тэгээд тэрний дараа хоолоо ингэчүүл зүгээр гэсэн үг. За чи айж байгаа учраас ингээд 7 хоногт нэгээр явъя ч гэдэг юм уу те бүр ингээд амар гоё ингээд яг миний одоо сэтгэл энэ дотор хөөхтийг ойлгоод ч гэдэг юм уу те тэгээ ээжгээр би айгүй гоё бэлтгэлтэй тайван ингээд яаж авах хийлгэж байгаа хгүй юу. Тэгээд дээрэс нь одоо ингээд би шууд ингээд аппарат ийм хурдан зөө би зөөх одоо цаг нь ирнэ гэж би бодоагүй. Тэгсэн чинь ингээд одоо дараагийн дөрөвтөд ингээд зүйлэхээр байгаа. Тэгээ би энийгээ болохоор тодорхой үнийн дүнгэнд баартах гэж байгаа. Тэгээ ямархан үн ханштай байдаг яадаг гэдгийг би бас ингээд бичлэгээр өөр бичлэгээр бас хүргэе гэж бодож байгаа. Тэгэхээр нөө шүдэндээ бас ямар нэгэн одоо тийм эмчлүүлэх шаардлагатай эсвэл аппарат зөмөр байгаа хүмүүс тэр бичлэгийг хүлээж аваарай гэж хэлмээр байна. За тэгээд өөр болохоор энэ чинь нэг онц юм. За өдрөө судраа бас бичихгүй бол энэ чинь юу ячтай шүү. 26, 27, 28, 29, 30, 31 нийгэм болно тий. Өөр энэ дээрээс чинь за би энэчнээс бас нөгөө хийх зүйлсээ яаж байгаа штэ төлбөрүүдээ болохоор би хийсэн. Манай дүүгийн төрсөдөр манай дүү надад яах хэрэггүй би төрсөдөр мөрсөдрөө тэмдэглэхгүй гэж ингээ хэлсэн. Гэхдээ би дүүдээ нэг гоё хоол бариад очино л гэж бодсон байж байгаа. Тэгээ яаж яасан санхүүгийн чанга үе таарж байгаа л тий бас тэмч гоё бэлэг эдэр бэлдэж чаддаг. Гэхдээ манай дүү бас тийм их бэлэг хүлээдэг төрлийн хүн биш энийг юм наа чи хэрэггүй гэдэг тиймэрхүү төрлийн хэвгүй юу. Тэгэхээр бас бодjоод яг гоё хэрэгтэй хүсэж байгаа юм авч өгнө гэж бодож байгаа. За энэ дээр болохоор ингээд авах зүйлс гэх юм бол за бараг л байхгүй аахгүй. За энэ бибимбап штэ. Бибимбап бол өмнө нь сая хийсний жор бол үнэхээр гоё асан. Тэгээд энэ жор маш цөөхөн юм ордог. Одоо юу буу цай. Тэгээд нөгөө нэг дууя гэдэг штэ. Дууя ордог. Тэгээд өөр чин сонин сод юм нь далаан байцаа яг уу. Тэгээ будаамах өндөг. Тэгэл тиймэрхүү юм орчихсан. Калбижин бол гэрт байгаа хүнстэй болчин далаан байцтай шүүл ингэ болчин. Тэгэхээр ийм л цөөх юм авч байгаа байхгүй юу? Тэгээ эдрийг болохоор олон хоолны хош зүгээр нэг л удаагийн хоолны уур авчин. За тэгээ мэдээж хажуугаар нь одоо өдөр тутамд айддаг өндөг, илэгний нухш гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаа бол тогтмол ингээл аваад явчихна гэсэн. За хоолой нэг иймэрхүү байдалтай төлөвлөлөд явдаг ахны. За одоо тэгээд 1 сарын 8-нд
тог тасарсан байгаа болохоор ингээ гэрэлгүй жоохон харанхуй л байгаа. За өнөөдөр 195,000 төгрөг. За хүнсэн дээрээ би 100 хийчихье гэж бодож байна. Тэгэхгүй бол манайх арай хөрөхгүй гэдэг байхгүй юу? Бас манайх чи 2 жоох хүүхэдтэй, тэгээд 2 том залуутай болохоор за хэрэглээ нинжин ядаж нэг 10,000 төгрөг авахгүй би чинь хаяадаа нэг гарч марахаар одоо нэг зогсоолын мөнгө эсвэл нэг газар төр юм хүлээж сууж муухтаа ингээд хүлээж суухдаа нэг кофе авах ч юм уу тиймэрхүү юм байхгүй болдгоо эсвэл CV-гээс нэг жижиг юм авдаг ч юм уу тий. Тэгэхээр зүгээрээ тий энийг яагаад за тэгээд байрны мөнгөндөө өнөөдөр болохоор тийм ч их мөнгө хийхгүй. За энэ 110-ыг асууж чинь цаана 85 үлдчих аахгүй тий. За саяхан тэгээд нөө одоо байрны мөнгөө төлөх гэж бөөн драма боллоо шүү дээ. Одоо ингээд бэлэн мөнгө авахгүй яасан гэсэн ингээд тэгээд төрийн банк ингээд шууд тэр өдөртөө ер нь бол гомдол шийдвэрлэж өгсөн. Гэтэ би бол энийг цаашаа бас ингээд дуу хоолойгоо сайн хүргээд ингээд ер нь бол явъя гэж бодож байгаа. Маш олон хүмүүс тийм асуудал байт юм лээ. Бүр хүүхдүүд ингээд айгүй хөөрхөн цуглуулсан мөнгөө ингээд тий задгаа мөнгнүүд л мэдээ цуглуулж байгаа шүү хүүхд юм чинь. Цуглуулсан мөнгөө ингээд авч чаа банкнд очиод дансандаа хийх гэхээр бүр муухай араа зэхэн цохон хийгээд бүр ингэдэг гээд тахын тэгээд бүр ингээд итгэмээргүй тэгэхэд банкнууд юу ярьдаг вүлээ те хүүхдийн санхүүгийн боловсролыг багаас нь гэж ингэж ярьдаг хэрнээс яг бодит байдал дээр одоо яаж хэрэгч чинь тэр хүүхдүүд чинь дансандах мөнгө ашиглана гэж байхгүй шүү дээ бэлэн мөнгө өөртөө таарсан тэр бага хэмжээний мөнгөөр л одоо тий алдуул алдаа цуглуулсан мөнгөөрөө юм аваад эсвэл дансандаа хийгээд гих мэтчлэн өөртөө ингээд одоо дүүнэр маань юмаа хийж үзэж ш яг амьдралдаа гарах тэр бэлтгэл одоо өөрийнхөө гэр бүлийн санхүүг авч явах тийм одоо майнд одоо тийм сэтгэлгээ суух болохоос биш ингээ шаал үлгэрийн хийсвэр тэнгэрлэг одоо тийм юм ярьж хизээч одоо тэр сэтгэлгээ суухгүй л байхгүй. Тэгэхээр чи ингээд банк бол энэ дээр хамгийн түрүүнд айгүй тийм нааштай хүлээж авах ёстой газар байтал ингэж хүүхдүүдийн урмыг ингэж шууд ингэж одоо бууруулна гэдэг бол үнэхээр байж боломгүй те би энэний төлөө ямар ч тач нэлээд чанга дуугаалгаа илэрхийлж би ингээд мэдээний сувг гэдэртэй бол холбогдсон байгаа. Тэгээ ямар ч тач банк эдрийн бол нэрийг цохож болохгүй. Гэхдээ одоо энийг хилээ та хэд маань ч гэсэндээ өөрсдийнхөө байр суурийг маш тодорхой хэлэх хэрэгтэй. Угаасаа бэлэн мөнгө цаашдаа байхгүй болно гэж байхгүй. Тийм учраас энийг маш сайн илэрхийлээ. Дээрээс нь бусад байгууллагуудад ч гэсэндээ ойрхон дэлгүүрүүдэд ч гэсэндээ ингээд аль болох ингээд эвтэйхэн илэрхийлж авах хэрэгтэй. Тэр нь ч гэсэндээ зөв гэж ингэж бодож байна. Юу нь бол яагаад тэгэхээр бид нар ингээд аль болох ямар хэдийн засгийн юм хэцүү нөхцөл байдал бид нар амьдарч байгаа лээ. Тэгэхэд аль болох бид нар өөрөө өөрсдөө сахилгааттай те аль болох болгочи бүтээчи гэл ингээд амьдарч байгаа чинь тэгэл тэнцэнээс нэг нь бэлэн мөнгө авахгүй гэл ингээд ингээд тахлаар чинь одоо хамаг урам зориг ингээд мохоогоод байгаа. Гэтэ бидэрт хамгийн гол нь аль нь яаж сайн хэрэгжиж чинь бид нар тэр аргаар л хэрэглэх нь одоо юутай гэсэн. Одоо үр дүнтэй те. За эхлээд нь би хуримтлалуудаа хийчихье. За гоо сайхан эрүүл мэндэд бол энэ 7 хоногт одоо юм хийх үнэндээ арга алга. Би бол ингээ хумсан янзлуулмаар байхгүй бүр ингээ энэ хүртэл ингээ ургацсан байгаа. Тэгээд дараа 7 хоногт янзлуулж амжихгүй юм шиг. Дараа 7 хоногийн ядаж 5 дахь өдөр хүртэл гайгүй сайн ингээ орлого орж ирээд ингээд яачих бол манай нөхөр эдрийн одоо юу н борлуулагдах юм бол магадгүй хийх боломжтой бах тэр мөнгө хуваарлтын дараа ч тийм үү те. За эрүүл мэндийн хувьд одоо хэд гарах юм болоо би гэхдээ тэр бас нөө таньдаг хүний одоо имлэг багхгүй. Тэгэхээр төр зур би ингээд одоо хэд болохыг одоогоор мэдэхгүй байгаа учраас магадгүй дараа 7 хоногийн юу хүртэл ингээ хүлээж аваа үе гэхлээр гэж ингээ тохирцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг өнөөдөртөө байж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор хуримтлууд бай. Нэр явцгай чаленжаа түрүү 7 хоногт будааг бол 400k. Тэрийг нэр эхлээд нь бодчих юм артгасан. За 110,000 хасагдсан байгаа. 195-аас хасах нь
85,000 үлдсэн байгаа. Тэгээд тэгэхээр 52 оны дээр эхлээд нь хэдийг хийж болно. 52 7 оны дээр 15-ыг хийчихв. Чи нэрээ хариулж өгөх боломжтой. За гэхдээ 15 болчих. 15,000 шинэ жил дээр 10,000 гал хийн. Явцгай дээр бас 10,000 гал хийн. За 400,000 катарч. За 10,000 гэлж. Энэ хариулт мөнгнөөс нэлээд мөнгө тийшээ орохоор байгаа 400 кар бол. За байран дээр одоо тэгэхээр хэд үлдэж байна гэхээр хасах нь 35. 50. Тэгэхээр энэ дээр 20,000 юнитэл дээр хийгээд байран дээр 30,000 гэж. За ингээд хуваалч. Так. За юнитэл дээр хоёр байрнаас ийм хариулт үлдсэн. Байрныхаа мөнгийг одоо бараг л нөгөө нилээн хэдэн сарын ингээд нөгөө хоцрогдолтой хойно явж исэн баггүй юу. Тэгээд тэрийг одоо нилээн сайн нөхөж чадсан. Одоо нэг сөөхөн хідэн төгрөгөл үлдсэн байгаа даа. Тэрийг бараг удахгүй гүйцэж өгөх хаа гэж бодож байна. Гэтэ одоо яг уу ямар тач төлбөрөө төлөх гээд ингээд хичээгээд явж байна. Тэг хүний амьдралд нэр юу ч тохиолдохыг мэдэхгүй. Гэтэ ямар тач ингээд тэмцээл одоо ард нь гарах гал зүтгэхээс өөр арга байхгүй. За ингээд 30,000 төгрөг ийшээгээ байрлал хийгээд Unitel Innovation 20,000 төгрөг. Unitel бол бүр амар хөөрхөн байсан шүү дээ. Бүр оцсон чи ингээд баахан задгаа мөнгө бэлтцсэн гэдэг ийжсэн. За 20,000 төгрөг. За ингээд шийч. Миний утасны төлбөр бүр амар үнэтэй гарсан байсан. Тэгээ би энэ түрүү өнгөрсөн сарын Univision-ыг манай нөхөр юунаар онлайнаар төлцөн гэдгийгсэн аахгүй. Тэгэнгүүт нь би за тэгвэл утасны мөнгөө төлчихье гэд. Тэгээ утасны мөнгө бол төлсөн. Тэгсэн чинь минийх бүр амар өндөр гарцсан. Тэгээ яагаад юм өндөр гарчаа гэсэн чинь нэг нөгөө оператор надруу залгаснаа та ингэж хэрэгэлт юм байна. Тэгэхээр та энийгаа нэмээд ийм багц олгочихгоо гэхлээр би за тгээгээд тэгсэн чинь тэр нь бүр ингээд төсөөснөөс даваад зарим дуудлага төлбөртэй олонгууд нь би бүр очиж багцаа солиулаад тэгээд юу яасан байгаа. Багцаа ямар тач солиулсан багсгцсан байж байгаа. Тэгээ энэ сарын арай гайгүй гарчдаг нах. За нилийн сайн мөнгө үлдсэн маа зэдэр болохоор шууд 400,000 төгрөгийн чаленж руу орохоор байгаа. Энийг уулна. За яах вэ? Би нөгөө нэг мөнгөө хойрлохоос өмнө доороос очиод энэ үлдсэн мөнгөөр жоохон мөнгөөр ч гэсэн нэг лууван нэг юу сэтг өндөг авчих гэж ütсэн. За яах вэ? За хүнсэн дээр 100,000 төгрөг. 3 4 5. Энэ 100,000 төгрөг тэгээд манай гэр бүлд одоо хангалттай аахгүй те 7 хоногийн хэрэглэнд яг нөгөө тийм жоохон ингээд авч байгаа учраас тэгээд нөгөө спешиал хоолнууд хийж болно шүү дээ. Одоо нэмэлт аягүй тийм материал авдаг бүтээгдэхүүн их юм бол арай жоохон өндрийг төсөөлөх хэрэгтэй гэсэн. За хэрэглээний мөнгө 10,000 гэхгүй шүү дээ. 10,000 байна уу? Ингээд авчлаа. За энийг ингээд зарлж. Тэгээ би энэ хэрэглээнийхаа мөнгөөр бас зарим газрын одоо зогсоолын мөнгө төгрөгийг бас төлчихдөг байхгүй юу? За 52 7 хоног 15,000. За 20,000 төгрөг хийгээд бүшин чи яагаад хөөчлөлтсөнгөө 5,000-ыг яач харчин. Буруу атсан баг та. 195-аас 195 болсон ба. Хасах нь 110. Хасах нь 85. 85-аас 45 байсан ба. Хасах нь 40 гэдэг чинь. Тэг босод бүр юмд хийж болсон. 41. Энэ дээр илүү мөнгө авсан шүү дээ. Би сая тэгтээ 20-ыг задлаад тийм. Окей биш. За тэгээд тэгсэн ч гэсэн мөнгө тутаад байгаа шүү.
Нэг 10,000 татах юм. Тийм байна. Энэ юугаа 15 биш би 5,000-аар бодсон байсан ш. Тэнгүүд ийшээгээ байрныхыг тэгвэл юу болгоч л та. 20,000 болгоч. Байрныхыг 20,000 болгохтой нэг 10,000-аад. Гарын мөнгөндөө сайхан их мөнгө өгцөн. Явчих нөгөөдөг чинь. За тэгээ 52 бодчих. Биш. За шинэ жилийн чаленж 10,000 төгрөг. Нийлээд 40,000. За илэлбэр 10,000 төгрөг. 40,000. За энэ хуудасны 10,000 удахгүй дуслаа да. Удахгүй тэгээ санхүүгийн байдал маань сайжрна л гэж найдаж байна. Тэгээ нөхөртэй яриад байгаа нөгөө нэг ямар тэгээд мөрөөдөө тоглоод эсвэл арх тар суугаад шоудаж яваад энэ мөнгө төгрөгөө ингээд байгаа ш. Одоо тэгэл хоёулаа ингээл ажиллаа хичээгээл явж байгаа цагт тэгэл болж л таараад гэл би бинийгаа урамшуулаад явж ийн ямар тааж. За ингээд 10,000 20 40 60 80 110 20 30 130,000 төгрөг болж байна. За ингээд 130 дээр нэмэх нь бас ингээд гэсэн үг. 20 хийгээд 5,000 100. 100 тогтоонд бас зөндөө мөнгө орох нэ. За ингээд 20 40 60 80 80,000 төгрөг. 80,000. За энийг ногооноор тэмдэглэнэ. Нэмэх нь 80,000. Гэдэг тоолох юм. 20 40 60 80 100 20 40 60 80 110 210 юм байна. За ингэж сах. Үлдлээ 210. Тэгээ энэ амар гоё баста. Одоо жишээлбэл түрүүний энэ Univision төлбөрийн манай нөхөр төлсөн гэсэн чинь. Гэхдээ би бол энэ төлнө гэд угаасаа төсөөлцөн гарна гэд угаасаа бодсон байсан зардал учраас ямар ч одоо тэгээ хойноос нь гэж хорогдох юм байхгүйгээр зүгээр л нэг хоримтлал руугаа л ингэ шилжүүлчихгээд ийм нөө системд болохоор энэ систем өөрөө энэ санхүүгийн одоо байдлыг айгүй эрүүл авч яваад гэсэн. Тэгэхээр нөө сэтгэл хөдлөл орохгүй. Тэгэхгүй бид нар хэрвээ ямар нэгэн байдлаар одоо ингэ төлөвлөгөө эсвэл нэрээ илүү мөнгө гарчлаа одоо тэгвэл энүүгээрээ сайхан яач гэдэг тийм мэдгүй магадгүй нөгөө хүн л болсон хойно тиймэрхүү нөгөө сэтгэл зүйн юм хөдлөлүүд орж ирэх гэдэг байхгүй юу. За тэгэхээр одоо энэ дээр чи 9 үрс гуднаа гэсэн. Тэг бид нар бас юм санхүүгийн одоо байдал дээр ингээд өөрийгөө бас хит ингээд буруутгах гад эсвэл ингээд хит өөлөх гэдэг одоо би амар үргэлжлэхэн би одоо ингээд л ингэж чаддгүй гэдэг. Тэгвэл тэгээ зүгээр л тэрийг хүлээн зөвшөөрөө. Тэгээ би ийм хүм дээр жоох ингэдэггүй маа. Тэгтээ одоо тэгээ энийга нэрээ эхлээд ингэчий гэх тэгээ жоох өөртөө гой зөөлхөн хандаа тий. Ингээд одоо өөрийгөө жоох ойлгоод нэг нюанстай тэгээ ингээд нөө системд оруулаад явчих юм бол эн чинь өөрөө цаанаас ингээ урсгалаар хийждэг байхгүй. Тэгэхээр нөөнийг
Хүн л юм чинь ийм сэтгэл хөдлөл гэж нэг юм байна, ийм мэдрэмж гэдэг нэг юм байна. Тэгэхээр тэднийг ойлгоод тэрнээсээ өмнө нэг юм аргатай болох л хэрэгтэй гэдэг юм санаа байгаад байгаа байхгүй юу? За ингээд 5 9. Яг ингээд болчихлоо. Одоо 100 төгтөгөө. Тийшээгээ бүр залгаануудаа хийж. Би өмнө энийгээ бүр дүүргжаад доотлын дэлгүүртэй залуулаад гэсэн чинь одоо тэгхгүйгээр ингээд ойрхон зүгээр доошоо нэг хэдэн мянга цугларчих юм бол тэгэл за бүхэлдүүлээд игээд бодоод байгаа. Тэгээ манай доотлын дэлгүүрээ авах гэж амар нэг баярлалтай шүү дээ. Өө бэлэн мөнгө гэл. Авъя гэл. За одоо энэ 5,000 байгаа. Дээрээс нь ийм олон мянгатай байгаа учраас энэ 90 хэдүүдэд өргөх хэрэгтэй. 90 9500 за 9800 ингээд 9100 3000 за ингээд 3 төгтөөд өгөх юм байна. Гэдгийг 98-аар хэлээд 9100 таймыг 91 төгрөг. Тэгээ за санахлах цөөх юу болохоор. За ингээд өнөөдрийн одоо 1 сарын 8-3 дахь мөнгө барилт болж байна. Гэхдээ манай нэг одоо айгу үнэнч үзэгч маань намайг анх ихснээс хойш нөгөө бичлэг хийзаархоо бичлэгээ тавиарай гэдэг нэг хүн байдаг байхгүй юу? Тэр хүн маань талархлын дэвтрээ яаж хөтлөж байгаа вэ? Би ингээ яаж хөтлөх вэ ингээ ойлгохгүй байна гэд тэгсэн байгаа. Тэгээ тэрнтэй холбоотой нэг хэдхэн юм хэлэхэд би болохоор аль болох өдөр алга ингээ талархлаа бичиг хичээдэг оройдоо. Тэгээ тухайн болсон өдөр болсон үйл явдалтай холбоотой талархлаа бичиг хичээдэг. Заримдаа одоо цаанаасаа бичмээргүй ч юм уу эсвэл зааванж гарахгүй тийм үеудэд шүү дээ. Тийм ингээд өдрүүд өнгөрчих юм бол тэр өдрүүдийн эхнээс нь ахуулаад ингээд бодож жагаад үйл явдлуудыг бодож хамгийн их талархаж байгаа одоо тийм сэтгэлд үлдсэн зүйлсүүдээ бичдэг гэсэн. За жишээлбэл нэг өдрийнхийг ингээд уншихад одоо ингэж аахгүй энэ 2025 оны 12 сарын 20 бямб гараг гэж. Тэгээ нэгдүгээр төрлөө хамгийн багадаа би 3 бичиг хичээдэг. Тэгээд бичиж байгаа талархлуудын жишээнээс одоо сонин мэдрэмжтэй сэрсэн ч гэсэндээ ямар нэгэн хурц үйлдэл гаргахгүй байгаа өөрийгөө ажиглаж тайван байгаадаа талархаж байна гэж. Хоёр дахь нь миний хийдэг хоолнуудыг идээд маш баярладаг хүмүүс байгаа нь үнэхээр талархмаар гэсэн байна. Гуравдугаар төрлөө өнөөдөр бүх хувцас хуваарлж угааж дуусгасандаа баяртай байна гэж. Маш юм жижигхэн юмнууд байгаас. Гэхдээ ингээд яг тэрийг хийж явах мөчтэй нэг хүнд тийм юм бодол төрдөг штэ нэг ямар нэгэн жижигхэн ч яа одоо хамаагүй том ч хамаагүй нэг үйлдэлийг хийж хахад ингээд дотор нэг цахилгаан цагчаач юм шиг нэрээ ямар гоё юм ч гэдэг юм уу нэг тийм ингээд мэдрэмж зүгээр анзаарчихсан зүйлс байдаг шүү дээ. Тэрийг л зүгээр ингээд буулгачихаа гэж аахгүй. Тэгээ тэрийг ингээд буулгахад маш их олон нөгөө өөрчлөлтүүд ингээд хүнд мэдрэгдэх юм байна л да. Тэгэхээр тэрийг ингээд ойлгох мэдрээрээ гэдэг жаа. Тэнгүүд одоо жишээлбэл энд ингээд би амар олон талархал бичсэн байхгүй нилээ өдөө өдөр бичээгөө гэсэн. Тэнгүүд ингээд Аачигийн одоо нэгдүгээр ингээд өмнөөс ингээд манай
манай хүүгийн төрс өдөр чинь 1 сарын 4-нд тэмдэглэсэн. Тэгэхэд би ингээ Аачигийн төрс өдөр гэж эхэлж байхгүй. Энд чинь 1 сарын 12-ны өдөр байхад. Тэгээ Аачигийн төрс өдөр маш сайхан дотн дулаан аз жаргал дүүрэн мэдрүүлж дуусгасанд маш их талархаж байна гэж байна. Тэгээд хоёр дахь нь болохоор өөрийн дотроос гарсан дуу хоолойг сонсоод шин зүйлээ эхлүүлсэнд талархаж байна. Би бас baby гэд нөө шинэ юм бэ хуудснайсэн штэ. Үлгэр уншигдаг. Тэгээ энэ нь олон ээж хүүхдүүдийн сэтгэл зүрхийг дулаацуулаасай гэж хүсэж байна гэж байна. Тэгээд Ариад одоо нэг найздаа маш их баярлж байна. Нөхрийн маань олон сар шаналгаж зовоож байсан зүйлийн гогцоог суг татаж нээж өгсөнд маш их талархаж байна. Бид айгүй гоё ярилцаад гоё зүйлийг ингээд тайлсан баггүй юу? Тэгээд нөхрөөрөө бас маш их бахархаж талархаж байгаа. Одоо эгодоо захирагдахгүй өөрийгөө чөлөөлж өөртөөгөө нүүр тулсан үнэхээр талархаж байна гэд ингээд гих мэтчлээ одоо ийм зүйлсүүдийг л ингээд бичээл явчихдаг гэсэн. Тэгээ хүн болгоны одоо талархах зүйлөөр тэгээд талархлаа ерөөсөө шүүх хэрэггүй. Тэгээ жижиг байна ч гэж голох хэрэггүй. Эсвэл хэтэрхий заавал тов юм биччихлээж гэж бодох хэрэггүй. Зүгээр орж ирсэн тэгээ сэтгэл мэдрэмжийн чин гогдож хөдлөгсөн гигэлзүүлсэн юу л энэ тэрийг л ингээд бичээд буулгаад тахад өөрөө аяанда энэ талархал ингээд таныг хөтлөөд бүр оройдоо ингээд талархлаа бичхийнсэн гэдэг юм догтлолыг бас өгдөг шүү. За тэгэхээр энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Тэгээ та нартайгаа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.